За орой минь төргий. За түрүүний лайв тохиогоо шалгаж үзчихээ. Тэгээд ороод ирлээ. За тэгэхээр энэ удаагийн лайваар юу ярих вэ гэхээр хэрхэн оюухан гайхалтай хөгжүүлэх вэ гэдэг сургалтын талаар ярих гэдэг байна. Тэр нь гайхалтай оюухан бидний хороо дэлхийд ирэх бүхэл нөөц боломжийг гаргаж ирдэг зүйл бол оюухан зөрсгөл хоёр үүдэг. Тэгэхээр миний яг 1 сарын аялал сая өнөөдөр дуусч байна. Тэр 1 сарын аялал юу байсан бэ гэхээр би бүх ангиараа апдейт майнд хөтөлбөрийн хүрээнд 30 хоног яг 30 өглөө сууж агаад дасгалуудаа хийгээд явсан. Тэгэхэд гайхалтай үр дүнгууд өгсөн. Хамгийн том амжилт нь байсан бэ гэхээр хүмүүс асуудал дээр шийдэл дээр төвлөрдөг. Дээрээс нь шийдлийг маш хурдан олж хардаг болсон. Дээр нэгэ зарим хүмүүс маань сүлдө уурлахаас дөрвөөд ингээд хүүхд рүүгээ уурлахаа байлцсан, хөдлөг уурлахаа байцсан. Тэгээд ингээд зүгээр уурлахаа залхуур идэв болсон байл шүү дээ багшаа гэдэг тийм гоё үр дүнг өгсөн. Дээрэс нь сэтгэл зүйн асуудлууд ингээд дандаа нэг дотроос өөрийгөө шаналгаад яваад идэг, идээд асуудлууд, өөрийгөө буруутгаад идэг гэмшил тэрнээсээ ангиж ирсэн. Дээрэс нь бага насны сэтгэл зүйн шарах гомдол бүх зүйлүүдээ гаргаж явуулж хөнгөн мэдрэмжтэй болсон. Тэгээд апдейт майнд хөтөлбөрт маань орон нутгаас ахуулаад гадаадд байгаа хүмүүс маань хүртэл хамрагдсан. Тэгээд гайхалтай үр дүн мөрөөдөл зорилго руугаа чиглэсэн 30 хоног байлаа. За тэгэхээр бидний оюун ухаан бол хамгийн том ургацыг өгдөг зүйлтэй. Магадгүй таны одоо байгаа материалын зүйлээс илүү энэ оюун ухаан цуусан зүйл илүү хөрөнгө оруулалтыг авчирч өгдөг байгаа. Тэгэхээр гайхалтай оюун ухаан гэдэг сургалтаар би юу хийх хүсэж байгаа гэхээр бидний тарих ингээд нэг хэвийн зуршилтаа идэгдээд юу болдог вэ гэхээр тэнд гэмтэл үүсдэг. Дээрэс нэгээд өдөр тутамдаа нэг байдлаар шүдөө угаагаад өдөр тутамдаа нэг байдлаар байгаад бахаар амьдрал маш сонирхолтой болж эхлэхээр та сэтгэл зүйн асуудлууд дахиад орж эхэлдэг. Тэгээ үүний тулд яагаад гэдгийг би гэхээр бид нар тусгай дасгалуудаар явсан. Тэгэхээр яг энэ дасгалуудаасаа би бас Amazing Mind гэдэг хөтөлбөрийнхөө хүрээнд өгөхөөр шийдсэн. Тэгээд өвгөн сэтгэлийн дээр ажилладаг дасгалуудаа би нэг хичээлийн өнгөө тавьсан байгаа. Тэрийг маань үзээд тэр 5 дасгалыг бас өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. Өвгөн блокоо гаргаарай гэж хэлмээр байна. Орой минь. За тэгээд өвгөн блок гаргах дээр хүний нэрийг мартаж солиод идэг, хольд солиод идэг хүмүүс идэв шүү дээ. Тэгэхээр тухайн хүндээ болохоор хольд сольж байгаа хүндээ нэг асуудалгүй ч юм шиг харагдаад байгаа боловч нөгөө нэрийг андуурч хэлэхэр хүн игдүүцдэг тий. Одоо жишээ нь намайг хандаа гэдэг багт чинь хандармаа гэж дуудахаар надад маш сонь санагддаг байхгүй. Яг миний нэрийг чийжлэх юм бол би энэ хүний хувьд чухал хүн биш юм байна гэсэн мэдрэмжийг авдаг. Тэгэхээр ингээд цаанаасаа нэр чийжлэхдээ би хүний нэр тогтоодоггүй гэдэг хүмүүс байдаг тий. Эсвэл ингээд хүүхдүүдийнхаа нэрийг дуутахаар манай эмээ ингэ болоо гэдэг гэсэн. Бүх хүүхдүүдийнхаа нэрийг дуудаж ирсэн хамгийн сүүлд миний нэр орж ирдэг гэсэн аахгүй. Тэгээд гихмислэнгээр ингээд нэр хольж солиод байгаа асуудал. Дээрс нь ингээд наа чиг юм мөрөөдөмтгий дандаа ингээд бодол нь ирээдүйд тэнж явдаг хүмүүс яадаг гэхэд барьсан тавьснаа мэдгүй болчихдог. Бодолтой төрөөд алга болчихдог. Нэг мэдгээд ингээд шилээ хаан тавилаа, хүүшиг би нөгөө удирдлага хаан тавилаа, эсвэл би нэг юм хаан тавилаагаа мартчихдаг. Бодол нь дандаа тэнийг ирээдүйд явдаг учраас. Тэгэхээр барьсан тавьснаа одоо яаж олдог болох юм? Ямар арга техникээр гээсэм олоор гэдэг шиг яаж энэ тэндээс олдог болох юм? Яаж нэг юмх замбраатай болох юм гэдэг дээр тархины дасгалууд байна. Дээр нь ямар аливаа зүйлийг чийжлэх одоо гадаад хэл байна уу, илтгэх урлаг байна уу, энэ локи арга, пег арга гэд тусгай аргууд байна. Аливаа зүйлийг чийжлэхдээ одоо энэ оюун ухааны академи эдгээр хэрэгжүүлж байгаатай нэн төстэй боловч арай өөр хөлбөрүүд байна. Тэрний үнэхээр бид нар системтэйгээр энэ дэлхийн оюун ухаанд гайхагдаж байгаа хүмүүсийн системтэй аргаар сурна. Тэрний үнэхээр бид нар аливаа зүйлийг тогтоохдоо ямар ч замбраагүйгээр тогтоодог учраас аливаа зүйлийг мартчихад идэг. Одоо жишээ нь зүгээр энгийн жишээ авъя л да хэдүүлээ. Дэлгүүр гараад мах одоо 5 кг мах, хэдэн кг сүүч, хэдэн литр сүүч гэдэг ингээд бичээд гарчаад дараа нь тэрийг мартчихдаг. Тэгээ тэрийг авах байсан шүү дээ. Орхисон байж шүү дээ гэдэг. Тэгвэл яг энэ системтэйгээр яг энийг хамгийн амархан аргаар яаж чийжлж болох юм? Аливаа зүйлийг яаж мартахгүй байх юм гэдэг аргыг зааж өгөх юм. Дээрс нэг гоё хичээл байгаа. Нэг гоё хичээл нь хүнд заллиулах гойж, молгодуулах гойж сурнаа. Яг ингээд ийм урт хамартай хүмүүсийг те дандаа таныг ингээд жоохон тархиж угаачих гээд байгаа. Дээрс нь ингээд нэг танаас нэг ашиг хонжоо хараад байгаа хүмүүс маш олон хүмүүс амьдралдаа заллиулдаг штэ, хууртдаг, виз гаргана эсвэл юу үлээдэг те зөндөөл юмд хууртдаг штэ, хүн ингээд мөнгө холтуулахаас ахуулаад. Тэгвэл тэр худлаа ярьж байгаа хүмүүсийг яаж таних вэ? Дээрс нь одоо ингээл тэр бүтээгдэхүүн сайн, энэ бүтээгдэхүүн сайн гэл эсвэл тэр найзад маань туурчсан юм чи чамд штэ таарна аав гэхээр ямар судалгаа шинжилгээ нотлохоо баримтгүй зүйл шүүд аваад өөртөө хэрэгэлсэн. Яг энэ дулмаа турсан юм чи одоо би яг турнаа гэд авчдаг тий. Тэгвэл энэ бүгдээс яаж сэргийлэх юм, яаж өөртөө эргэтэйг нь сонгох юм, энэ юу хүмүүсийн худлаа ярьж байгааг яаж 5 техникээр худлаа ярьж байгааг нь барьж авах юм гэдэг дээ. Тэгэхээр
бид нар аливаа зүйлийг мэддэг бол хохирохгүй байхгүй юу? Мэддэггүй учраас байнга хохирж явж идэг тий. Алдаа гаргаж явж идэг. Тэгэхээр бид нар алдаагаа тэг болох боломжтой. Тэгсэн чинь харамсалтай нь бид нар мэддэггүй, уншдаггүй, өөрийнхөө төлөө ингэ суралцдаггүй. Тэгээд аливаа зүйлийг сурахдаа жоохон хойрох хандаад идэг. Юм сурна гэхээр за лээ их сургуульд сурсан одоо болъё гэдэг. Гэтэл одоо их сургууль 10 жил ерөнхий боловсрал юу байдیں те. Тэр зүйлүүд чинь өнгөрцөн байхгүй да. Одоо та тасралтгүй суралцах ёстой юм те. Тасралтгүй суралцах хэрэгтэй. Тэгэхээр заримдаа ингэ хүмүүс хувь хүний хөгжил би хөгжөөд яадаг гэж хэлдэг үгүй байхгүй. Таны хувь хүний хөгжил хэр байна, сэтгэлгээ чи хэр байна, таны дансандах мөнгө яг тийм ээ. Тэгэхээр энэ гайхалтай оюун ухааны дасгалуудыг хамт хий. За дугаар тоог заримдаа хүмүүс утасны дугаарыг цээжилдэггүй те. Утасны дугаарыг цээжилдэггүй. Заримдаа хүний нэрийг тогтоодоггүй, барьсан тавьснаа мартчихад идэг. Энэ мартамхай шин чанарууд хаана бий болд юм бэ гэдэг. Дээрэс нь бидний тарих юунд дуртай бас юунд дургүй юм бэ? Бид нар тарихаа яг мэддэг юм уу? Яг ингээд тархинд хортой хүнснүүд юу байдгийг, зуршлууд юу байдгийг гэдгийг мэдэж аав. Дээрэс нь тархинд өгөөжтэй зүйлүүд юу байдгийг, тархинд юу өгөх юм бол бид нар илүү сэтгэж амьдрч чадах юм гэдэг дээр ярих юм. Тэгээ дээрэс нь би нэг удаагийн дотоод хүний олох, дотоод цор ганц эмгтээлэг дөрөв олох хичээлээ бэлгэж байгаа байхгүй. За тэгэхээр тэрийг би зүүмээр шууд ороод явдаг. Тэр үнэхээр гайхалтай хичээл. Би яг 2 удаа ингээд туршилт хийгээд ингээд хүмүүс төр ингээд явж байхад урд нь бас зөндөө оржил байсан л да. Тэрнээс өмнө ингээд сүүлийн үед ингээд хараад хахад хүмүүс ингээд дотоод эмгтээлэг дүрээ мэдхгүй, өөрийгөө хэн гэдгийг мэдхгүй зөвхөн хөсөмжит дүрээр амьдраад байсан л та. Одоо тэрнгээ Леди Гага шиг ийм болъё гэдэг ч юм уу. Эсвэл ингээд нэг Бейонсе шиг ингээд гоё юм битээ байж гэдэг юм уу. Нэг тийм хөсөмжит дүрээрээ байгаад байдаг. Гэтэл яг Дэмбэ өөр ахгүй тий, Хандаа өөр ахгүй, Инхээ өөр ахгүй тий. Тэгэхээр яг энэ дотоод дүрээ гаргаж ирснээр илүү амар болчихж байгаа. Хүмүүс ингээд өөрийгөө мэдээд идэв. Би чадна шүү. Би тэрэндээ сайн гэж хүмүүс хүртэл хэлдэг. Чи тийм юмдаа сайштай найзаа, чи хоол ихтэй сайн, чи эсвэл хүүхд харахтаа сайн, хүүхд хоол иж өгөхтэй сайн. За тэгвэл бүр боли чи дуулахтаа, нуухартаа, хугарахтаа сайн гэж хэлсэн ч гэсэн итгэдэггүй. Бүс итгэдэггүй. Хүмүүсийн ярьж байгаад итгэдэггүй. Магтаалыг шингээж авч чаддаггүй. Тэгээд хамгийн сүлд өөрөө өөртөө ажиллаад ингээд яг тэр техникээр нь ажиллаад ингээд хийгдэж үзээд нэрээ би чи эндээсээ би амьдралдаа аль чиглэл рүү явах хэвээр хүн юм бэ? Би аль салбар руу явах хэвээр хүн юм? Би энэ юун дээр анхаарч ич цаашдаа өөртөө ихтгэлтэй. Тэгээд дээрээс нь гэр бүлийн харилцаан дээр эмгтээлэг байдлаараа оролцож чадах юм. Яг би нөхрөө ямар эмгтээлэг дүрээрээ татцсан. Тэрийг мартцсан байдаг. Одоо ингээд гэр бүл зохиогоод ихэнх хүмүүс нэгэн хэвийн амьдралаа урсгалд ороод ээж гэдэг дүрдээ их тоглоод ирэхээрээ бид нар яадаг. Яг нөө дотоод охин алдсан байдаг. Тэгэхээр яг тэр дотоод охиндоо уулздаг хичээлээ би Amazing Mind-ийн хөтөлбөрийн хүрээнд бэлэглэх болно. За тэгээд дээр нь маш олон гайхалтай хичээлүүдийг орно. Тэнд нь юу арах юм гэхээр дандаа оюун ухааны дасгалууд дээр ажиллана. Howard Gardner-ийн тестүүдээс оруулна. Дээрэс нь өөр гайхамшигтай оюун ухааны зөндөө дасгалууд байна. Маш энгийн бидний мэддэг юм шиг хэрний мэддэггүй зүйлүүд байгаа байхгүй. Бид нар нэг олон зүйлийг мэднэ гэж ярьдаг хэрнээ яг ингээд чухал энэ дээр ингэж хийжтэй ингэж акценттэй хүнийг сонсно гэдэг чинь нэг иймэрхүү зүйл байдаг шүү дээ. Чи яг юу хийгээд байгаа юм бэ гэхээр хүмүүс сонсно гэхээр зүгээр чих тавиад нэг нүдээ тавиад ингээд бодоод байна уугүй юу. Яг сонсно гэдэг чинь сонсох ур чадвар гэдэг чинь юу юм? Тэр ярих ур чадвар гэдэг чинь юу юм гэсэн үндсэн ойлголт өгдөг байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг орж ирээд өөрийгөө нэг хөгжүүлээд аваарай. Тэгээ хичээл маань видео хэлбэрээр хадгалагдах учраас хизээч үзэж болно. Тэгээ сая Update Mind хөтөлбөрийн хүрээнд бид нар өглөө 7 цагт босч хаад 6 сартай манай шав өглөө яг хүүхдэд тэрвэрэд 6 сартай хүүхдэд тэрвэрэд хичээлдээ сууж илаа өглөө 7 цагт болгоо сахилга баттай. Дээрээс нь өөрийн бизнесээ эхлэх гээд бууз хийж зарсан гэр бүлийнхэн дэмжээд ингээд байгаа боломжоор 1000 төгрөгийн үн цэнийг гэсэн ойлгож байгаа хгүй. Тэгэхээр бид нар ингээд эхлээд маш том нүсрэн бодчоод тэрнийхээ стандартад өрхгүй өөрийгөө зовоогоод идэг. Тэгвэл ийм жижигхэн алхам үйлдэлүүдээр өөрийгөө итгэл өгөх, дээрэс нь өөрийгөө юу хийж чадахгүйг мэдэх чинь хамгийн чухал юм байна гэдгийг олж харсан юм аа. Тэгэхээр хүнд итгэл найдвар урам зориг дээрэс нь яг нэг гал нь бүгцэн хүмүүс идэг те яг ингээд сэтгэлийн гал яг нэг очин бүгцэн яг л ингээд дуусч байгаа юм шиг мэдрэмжтэй. Тийм хүмүүс маань өөрийгөө эргэж олж гинэ, өөрийгөө эргэж асааж гин. Тэгээ энэ тархины блок гэдэг зүйлийг яаж бүтээлж онгот гэдэг зүйлийг оруулсан юм бэ гэдэг дээр маш олон зүйлийг ярих байна. Тэгэхээр маргааш эхлэх Amazing Mind хөтөлбөрт орж ирээд та тархитайгаа нэг ажиллаад үзээч. 10 хоногийн өөртөө нэг зориулаад үзээч. Дээрс нь миний техник сэтгэл хөдлөлийн маш акценттайгаар өгж явах болно. Яа тэгвэл бидний тархинд үлдээ гэж хүсэжсэн зүйл маань бид нар хошин шогийг мартаагүй л идэг үстэй тий. Одоо чи нөгөө маскын хадлан дээр хошин шог могийг бол хинч санаж байгаа бах тий. Тэгэхээр бид нар сэтгэл хөдлөл үүссэн зүйлийг хизээш мартдаггүй учраас би яг сургалтаа яг тэр аргаар өгөхийг хүсдэг.
Яг ингээд сэтгэл хөдлөл үүсгээд хөгжилтэй маягаар ерөөсөө уйтахгүй одоо нэг хичээлэхээр нэг багш нэг өөдөртэй багш суучаад нэг шав ингээд сурсан болоо суухыг хэлэхгүй гээр би арай өөр талаас нь өгөхийг хүсэж байгаа. Хөгжилтэй гэхдээ толгойдон дор ингээд зохиод авдаг тийм сургалт. Тэгэхээр тийм зүйлийг өгөхийг хүсэж байна. Тэгэхээр өөртөө цаг гаргаад боломжоо зориулаад өөртөө нэг өдөрт нэг 30 минут зарцуулж ачи 30 минут. Тэр нь өглөөч хийж болно, оройч хийж болно 24 цагийнхаа аль дуртай цагтаа тий. Та өнөөдөр 0 дороод уцаа авах бол хэдэн минут уцаа авсан байдаггүй тэрийг анзаардаггүй. Та буудан дээр ингээ хөвтөж байхдаа уцаа оролдож байхдаа хэдэн минут уцаа харсан байдаг тэрийг анзаардаггүй шүү дээ тий. Тэгэхээр яг энэ цагаа нэг өөртөө зориулаад энэ оюун ухаан гэдэг зүйл тасгал хийгээд үзээч. Бид нар нэг гидсний таталт хийж байгаа нэг хайчдаг шүү дээ тий. Тэгвэл энэ оюун ухааны нэг хайна гэж байдаггүй. Яг бол үр дүн нь шууд гараад ирдэг. Оюун ухааны үр дүн чинь асуудлын шийдлийг хурдан олж харж гин, хурдан сэтгэж эхэлж гин, дээрэс нь бусдыг ойлгож эхэлж гин. Дээрэс нь яадаггүй. Амьдралдаа ахис төвшөлтөхөө боломжуудыг олж хараад эхлэхээр урам ороо дахиад хичээл хийдэг. За тийм ээ. Тэгэхээр ингээд гайхалтай 30 хоногийн хэсгээс минь авсан хичээлээс гадна гайхалтай оюун ухааны дасгалууд маань хамтраад энэ бүрэн цогц дээр нэмэх нь нэг сэтгэл засал, урлагай сэтгэл засал. Энэ бол үйлдэлээр тархины бүтээлч болон төрслөлт хэсэгт нөлөөлснөөр таны тархины блокийг нээж өгдөг. Тийм дасгалаар явах юм. Тэгэхээр би ээжүүдтэй боломж олгоод энэ уул нь би нэг удаагийн хичээлэл тийм төлбөртөөр явдаг. Тэгэхдээ би 10 хоногийн хугацаанд би өгье гэж. 10 хоногийн хугацаанд би тэр 10 дасгалын үгийн тестүүдийг ажилуулъя. Тэгээ дээрэс нь видео хэлбэрээр өгье. Та хүссэн үед ороод үзчих. Дээрэс нь нэг удаа зүүмээр би сэтгэл заслын хийгээд өгье. Нэг удаа би сэтгэл засал хийгээд өгье. Гэхдээ тэрэнд нь нэг өгч байгаа л өгсөн шиг өгөө таны дотоод эмхтэй гэж хэн байдаг юм бэ? Нэг игдүүтэй юм уу? Нэг ихэмсэг юм уу? Эсвэл ямар байдгүй те? Эсвэл нэг юм босс эмхтэй Wonder Woman шиг гэж боддог юм. Жишээ нь би өөрийгөө юм Wonder Woman шиг эсвэл нэг галаар нааддаг тийм охин шиг тийм ширүүн гэж боддог гэсэн байхгүй би юм дайчин гэд. Тэгсэн чинь миний дотоод охин шал эсэргээр байсан. Юу байсан гэхээр би гүнжлэг эрхийн балаа нэг юм хушуугаа амжуулсан тийм гүнжлэг юм бүх юм хажууд ингээ бэж идэг тийм хүн байсан. Дараа нь ойлгож аваад нэр энэ ч миний давуу тал юм биш гэж ашиглаж гисэн байхгүй гэр бүлийн харилцаанд ч тий хүмүүстэй харилцахдаа шавнартай бүр сүлдө эрхэлдэг болсон тийм болцсон. Тэгэхээр ингээд дотоод дүрээрээ байх шиг амар юм алгаа бид нар ингээд дандаа баг зүвчэд амьдраад байгаа юм шүү. Дотоод дүрээрээ байна гэдэг нь өөрийнхөө сул тал болоод давуу талыг хүлээн зөвшөөрөх хэлээд шүү дээ бас тий нөгөө талаараа. Тэгэхээр миний сул тал бол би маш талжгар багасаа л хижээс даруухан байж үзээгүй хизээш нурнааж үзээгүй дандаа л юм их хүчтэй дальжсэн нөхөр байсан байхгүй. Тэгээ энэ маань дандаа хүмүүст адлагдаад байдаг. Чи яагаад юм бөөр сүргүүд даруухан биш юм бэ дальчгасан ачи юм бэ гэж. Харин тийм их сургуулийн багш нар ч хэлдэг гэсэн. Чи яагаад юм дальчгар юм бэ? Чи над дальчгар цангаа ичүүл их ухаантай хөхтэй шүү гэж хэлэхээр над яа би дальчгар гэж болдгоо юм. Тэгсэн чи хороо ертөнцтэй дөрөв үний нэг нь дальчгар ахгүй наа чи. Тэгэхээр энэ дальжгар зангаа би сургалтын дээр хүүшээ би сул талаа давуу тал болгож болох юм шүү дээ. Би хүнийг инээлгэж чаддсан шүү дээ. Тэгвэл инээж явахдаа хүн чинь сурахтаа хамгийн дээд хэмжээнд авдаг юм шүү дээ гэдэг судалсан байхгүй. Тэгэхээр энд надад юу нөлөөсөн бэхээр би биологи судлаач мэрэгчлээ. Энэ тархийг EDC-ийн төвшөнд нь молекулын төвшөнд нь судалсан хүн байхгүй. Тэгэхээр надад яг энэ анагаахын суурин дээр маань дээр нь гэр бүлийн арт терапист энэ яг өөрийн нөгөө дурлаж нөгөө амьдралын эргэлтийн цикл дээр олж авсан бүр хайртай мэрэгжил маань ингээ холилдож сүлэлдээд дээр нь миний дажгар зан хэрэг болсон. Ирс хүчтэй зам маш хэрэг болж байгаа. Тэгэхээр яг нэг ийм зүйлийг би өгөх гээд байгаа. Би өөр сургалтын арга барилууд ямар байдгийг мэдэнтэй. Гэхдээ би тийм уйдгартай сургалт баймаргүй. Яа заав сургалт гэхээр нэг юм слайд гүйлгэж тавиал тэгэл нэг уйдгартай багш яриад нэг ингээ сууж ах хэвээр тийм. Тэгвэл үнэхээр залуу хүний ирч хүч байна уу? Юу байна уу? Өхийг л хичээдэг. Би дандаа өхийг хичээдэг. Сая автомат майнд хөтөлбөрийн хүрээндчтэй байнга өхийг хичээжсэн. Би нэг ч слайд ашиглаагүй. Тэр хүмүүстэй ажиллаж байхад. Гэтэ тэр хичээлийн үр дүн 100 авсан, 100% авсан. Хүмүүс одоо ингээд байнга талархлаа над руу ингээд явуулаад багшаа ийм үр дүнтэй сургалт энэ насандаа үтсэнгүй. 60 настай хүн хүртэл надад хэлж байгаа хгүй манай шив. Багшаа би энэ насандаа зөндөөл зовлон жаргал үтсэн. Гэхдээ энэ шиг ингэж ухаан суулсан хичээл юус үзэж байгаагүй шүү багшаа. Одоо би дараагийн хөтөлбөрт ч орно гэдэг. Одоо дараагийн хөтөлбөр маань зарлагдсан саяны автомат майнды хоёр дахь хөтөлбөрний коучинг, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн сэтгэл засал, өөртөө итгэх сэтгэл засал, дээр нэмэх нэг дотны харилцааны талаар хоёр дугаар шатны сургалтыг зарлаж байгаа хгүй. Тэгэхээр тэрнээс саяны автомат майнд хөтөлбөрийн төгсөгчд маань цааш нь сурж эхэлж байгаа. Тэгэхээр би энэ боломжийг бас автомат майнд хөтөлбөрт ороогүй ч гэсэн дараагийн хүмүүс бас аваасаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ Amazing Mind бүртгэлээ хаасны дараагаар тэр сургалтаа бас зарлана. Яг тэгвэл гэр бүлийн харилцаа гэдэг зүйлийг ингээ янзлаад гэж учрыг нь олоод ингээд яваад хүн туслахаа яваад хаа нэг хэсэг үлдчихэд байсан. Яалтчгүй энэ нууц асуудал байсан байхгүй. Тийм өнөөдөр бүртгэл нь 12 цагт таагдаг. Ороод ирээрээ баярлалаа. Сайн байна уу? Орой минь. Сайн уу баясгалыгчээ. Орой төгсөлтийн баяртай штэ. За
Тэгэхээр ороод ирээрээ. Тэгэхээр бүртгүүлээд энэ тархины блок гаргах хичээлд маань ороод ирээрээ. Тэгээд өөрийнхөө нэг тархитайгаа ажиллаад үзээрээ. За миний техник биш энэ бүр дэлхийн хэмжээний судалгаатай техникүүд байгаа шүү. Тархи судлал, нейросайенс болоо сэтгэл зүйчдийн ажилласан техникүүд дээрс нь маш олон хүндээ хэрэгжээд үр дүн гарсан. Сая бас баясгалагч манай сургалт те 15-аас 60 насны хүмүүст үр дүн гарсан. Боддоо хамгийн залуу үеэс ахуулаад хамгийн залуу үе 15 настай гэдэг чинь жоо хөхтэй байгаас те. Тэрнээс ахуулаад 60 нас гэр энэ хоёрын хооронд хичнээн нийгмийн зөрөө ч юм уу сэтгэлгээний хайрцагны зөрөө байдаг гэсэн үр дүн гайхалтай байсан. Үр дүн бүгдэн дээр нь ижилхэн үр дүн гайхалтай гарсан те манайха. Тэгэхээр яг энийг би өгөхийг хүсэж байгаа. Гэхдээ би тийм баг маск заасгүйгээр тийм ямар ч маскгүйгээр би нэг багшийн дүрд орж тоглоо дээрээс хараад чи сурдаа гэдэг үгнээс ерөөсө ханддаггүй. Одоо сүүлийн үед найзан багш нартай болоод байгаа. Найзан багш гэдэг нь би хөвтэй харилцаанаас заадаг. Би ухаантай биш ээ. Хоёулаа яг адилхан. Би зүгээр арай илүү судалсан юм байна. Энийг ингэж суралцуул яад юм бэ? Чамд ямар байна? Дахиад энийг яах вэ? Чи нэг жоохон ингэж төвлөрч чадахгүй байгаад байгаа юм уу? Эсвэл чи чамд яг ямар асуудал чи хаана юм гэдэг дээр яваад байгаа. За тэгээд ингээд хүн анхаарал ганцхан зүйл дээр төвлөрж явахдаа маш сайн сурдаг байхгүй. Тэгэхээр бидний тарих тийм гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй бид нар яадаг нэг зөөм ч юм нэг лайв ч юм ямар нэг хичээлд орж явахдаа өөрөө гадаад тал малыг хараад багшд нэг гайгүй аргачлал те гэж мэгээд эсвэл нэг дүр мөрөөсөө гарахгүй нэг эмч болроо гэдэг нэртээс нөгөө эмч гэдэг дүрээсээ гарахгүй сургалтанд орчод би эмч хөө гэж боддог. Тэрний эмч вэ нүү цагдаа нүү таны хэн бэ нүү хамаагүй байхгүй. Та тэр сургалтнаас авч байгаа 100% төвлөрөөд сураад өгөөч. Тэр гадаад байдлаа төр зурх хайчих те. Би 5 хүүхдээ 6 хүүхдээ ээж энэ дүрээсээ гараад яг энэ дотоод хүүхдэр миний хичээлд ороод ир. Дотоод хүүхэд гэдэг нь энэ хорвоо дээр хамгийн амжилттай явж байгаа хүмүүс дотоод хүүхдтэйгээ холбогдсон хүмүүс гэдэг. Та нар бүгдийг судлаад үзээрэй. Бясалгал хийдэг хүмүүс ихэнх нь байна. Дээрээс нь дотоод хүүхдтэйгээ ойрцсон хүмүүс байна. Энэ бүх чинь өөртөө тухтай амьдардаг хүмүүс аахгүй. Өөртөө зөрчилддөг биш, өөрийгөө үзээ яддаг биш, өөрийгөө үгүйсгдэг биш. Тэгээ дээрэс нь энэ тарих гэдэг зүйлийг бид нар ажилуулахгүй ямар их утцсан бэ те дандаа тархинд хортой хүнсийг байнга хэрэглэх юм дээрэс нь тархины дасгал гэдэг зүйлийг өөрөөсөө мэдэхгүй зүгээр нэг төмөр өрхөөл мэддэг болохоос биш энэ болчонтой болж бид нар ирээдүйд сайхан амьдрын орлого хийд байна гэдгийг мэддэггүй юм байна. Тэгээ би эннийхээ атраа үрчлээ бүгдийг нэмжиж миний орлого нэмэгдэж эхэлсэн өөртөө итгэх итгэл нэмэгдэж эхэлсэн хүмүүст хайрлагдаж эхэлсэн гэж зөндөө гайхалтай үр дүн байгаа учраас би зүгээр л гэртээ суудаг ээж. Гэхдээ эндээс би өөрийгөө хөгжүүлж болоод байна. Хүмүүс их шалтгаанд очдог тий. Онлайн сургалт ямар ч үр дүнгүй юм. Шалтгаалахгүй, шалтганы ард нуугцсан хүмүүс яадаг вэ? Юу ч сураагүй хоцордог, дандаа нэг хохирч байдалд үлдсэн байдаг. Тэгвэл эсэргээрээ би эндээс сурах хэрэгтэй юм сурны багшаас бүр мүлжүүртэй юм аавна. Энэ багшийн сул тал надад хамаагүй. Би энэ авах ёстой юм аавна. Би ганцхан зүйл дээр төвлөрнө. Энэ сургалтыг би яг өөртөө сорж аав. Гэсэн хүмүүс бүр тултан сордог. Өнөөдөр манай төгсөгч нэг охин байна. Анх орж ирж байхдаа лайв хийж чадахгүй сандраад ингээд үг хэлнэ гацаадсэн бол одоо бүр мэрэгжлийн хэмжээнд ярьж байна. Зарим нь өөрийнхөө сургалтыг зарлаа авах шиг өөртөө итгэх итгэлтэй болсон. Лайв олон хүнээс яхаа айцаа давцсан. Зарим хүмүүс нь дуулж гин, зарим хүмүүс нь бүр хамгийн сэтгэл дотор байдаг зүйлүүдийг гаргаж ирж ярьж шít. Гүнтэх юмнууд. Тэгс нээлттэйгээр явдаг. Тэгэхээр нөгөө багш нар дандаа ингэ шилдэгсэн байхгүй. Нээлттэй хоёр ухаантай ороод ирээрээ миний хичээлт гэдгийг би тэр үед ойлгох байсан. Нээлттэй гэдэг. Бид нар хоёр ухаан ч хаалттай л яваад идэх магтаа гэдэг. Хаалттай болохоор юу ч сурдгүй байна гэдэг нь. Хаалттай гэдэг нь бодлын хүлээстэй хүмүүс хэлж байгаа. Дандаа бодол нь ингэ гүйждэг. Яг сурах байгаа юм нарыг биш одоо ингэ жишээ миний лайв сонсож байхдаа энэ өсний үзүүд дээр анхаарал нь явж идэг. Эсвэл энэ хөшгөний өнгөн дээр анхаарал нь явж идэг. Яг ахыг хүссэн, сонсож сурсан хүн бол тэр хүн яаж ч ирсэн үгийг авцсан байдаг. Яг өөрийнхөө тархинд авсан байдаг. Нөө илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч гэдэг штэ тий. Тэгэхээр яг 100% төвлөрч чадсан гадаад байдал биш яг дотоод агуулга руу норч чаддаг хичээлэн болоод энэ техникүүдийн агуулга руу норч чадсан хүмүүс илүү өндөр үр дүн өгөөд байна. Тэг би сая 60 гаруй хүмүүс төр ингээ үр дүнгуудыг хараад ингээд явж байхдаа хинэн илүү сураад байгаа юм гэхээр яг ингээд нээлттэй зөрсдөлтөд ороод ирсэн. Ямар хин нэг сонжих биш. Би зүгээр энд би өөрийгөө олох хэрэгтэй. Энэ миний л сургалт шүү. Би эндээс л үн цэнийг авах юм шиг биш хичээж байгаа хүмүүс үн цэнийг авсан байна. Харин нөгөө жоохон юм сонцсон энэ юм юу яриад байна ч юм уу эсвэл ингээд нэг жоохон хөнгөн хандаад байгаа хүмүүс хөнгөн л үр дүн авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч сургалт, ямар ч мундаг ментор, коуч юу ч авсан байлаа гэсэн та нээлттэй хоёр ухаанд орооч. Тэнд хин нэг шүүх гэж биш, хин нэг одоо хин нэгнтэй харьцуулах гэж биш. Тэгээ дээрэс нь би миний хамгийн хэлэх дуртай юу басан бэхээр Power Bank-тай болооч. Тэрний яаж байгаа гэхээр бид нар яадаг. Нэг монголоор дөрөв дэлхийн дөрөв ухаантай хүмүүс төр очиж жоохон цэнэглүүлж мотивац авч ингэж хөөргүүжээд дараа нь тэр багш нар байхгүй болохоор унцдаг.
Бие даах хэрэгтэй шүү дээ. Тэгээ шийдвэр гаргахад дандаа ухаантай хүмүүсээс очиж асуугаал гэдэг. Гэтэл танаас илүү хариултыг хинч өгөхгүй байхгүй яг үнэндээ. Таны өмнөөс хинч амьдрахгүй юм чинь. Таны өмнөөс хинч шийдвэр гаргахгүй юм чинь. Тэгэхээр бидний нэг алдаа нь сурхан зөв эндээс зэрхэн зөв гэдэг хэрнээ би даад сурна гэдэг зүйл мэдэхгүй. Хин нэг нь араас нь алгадаж өгч босгож өг төлөхөж өгч л нэг босоо шүү найзаа гэж босоод байгаа байхгүй. Тэрний оронд бид нар өөртөө хин нэгэнд очиж цэнгэлж ингээд аваа гайг болж буцаад батарей нураад авах ш. Өөрийнхөө сэтгэл зүй болоод энэ сэтгэл хөдлөлийг өөрөө хариуцаач. Өөрөө энэ оюун ухааныхаа хөгжлийг өөрөө хариуцаач. Би даагаа судалж чаддаг болооч. Хороогоор дүрэн мэдлэг байна шүү дээ. YouTube-ээр чинь 10 их сургуулийн мэдлэг, Google-ээр чи юу хайвал бүх зүйл биш шүү дээ. Тийм тэгэхээр манай туслах охин маань сая Photoshop дээр ажиллаад ингээ зураг мураг гоё эдитлээд ингээ гоё хийж сурж байгаа байхгүй. Тэр хүн хинт заагаагүй, номыг судлаагүй, YouTube-ээс ингээ судлаад яг Photoshop ингэж эдитлтэй мэн ингэдэм мэн тэгдэм мэн чаднаа би гэж байгаа байхгүй. Бичлэг энэ төр хөөрхөн кроплчтэй мэн ингэжтэй мэн бэлэнчлэх сэтгэлгээ хайчи тий. Бэлэнчлэх хамаангаа багшаа ангуул явах бай ангахаа шүү гэж зарим шивнэр. Яг намайг хэлэх юм бол хөдлөн бид чи өөрөөсөө хариулдаг асуудаа гэдэг. Энэ ороо дээр хамгийн үнэн бөгөөд чамтай хамгийн ойрхон хариулт хэлэх хүн болохоор таахгүй. Танаас өрхинж байхгүй. Тэгэхээр тэр урлагаар сэтгэл засах төрөл чинь та өөрийнхөө дотроос хариулдаг гэдэг болохоос би таны гарыг бариулаад амнаас ч гаргаж ирдэггүй. Та өөрөөсөө асуугаад өөрөөсөө хариултыг аваад явдаг. Энэгээр онцлог байдаг. Шууд далд хумсартаа шууд ордог. Дээрэс нь бидний далд хумсартаа шууд орсон дасгалуудыг оюухан хүлээж авч чадахгүй ингээд жоохон паниктж явах хооронд цаана асар хүчтэй зүйл болцсон байдаг. Тэрний дараагаар манай шавнар хэлж байгаа. Багшаа яг таны хэлсэн зүв байсан. Бид нэр тухайн үед юу ингээд миний гомдлохаараа сэтгэл хөнгөрнө гэж яаж мэддэг юм. Тэгсэн чинь дараа нэг 2 хоногийн дараа надтай ингэж ярихтаа дараагийн хичээл дээр ярихтаа багшаа нэр миний сэтгэл хөнгөрцөн байлээ. Миний гомдол байхгүй болсон. Би хүнхэн болсон байлээ. Урд нь би гомдол мондлоо тайлхад яадаг гэсэн. Зөндөө цааш шатаагаал зөндөө бусдыг уучлж ингэ төсөөлөл зөндөө арга хэрэглэсэн чинь болоогүй маа. Тэгсэн чинь таны энийг хийсэн чинь бүр яг маш хөнгөн амьдраад байна. Аз жаргалтай болоод байна. Эерэг амьдралаад бүр ингээ эерэг амьдраад байна. Би мөнгөтэй байсан мөртлөө зориггүй амьдарч исэн юм шүү дээ. Яг юм тэмэл юм шиг. Доороо эргэлдээл ямар ч зориггүй. Өдрийн бор хоногийн өнгөрөөд байгаа маш тий. Тийм байсан юм байна. Өдрийн бор хоногийн өнгөрөөд нэг цалин буучвал болно доо гэдэг ч юм тийм сэтгэлгээр яваадсан. Тэг өнөөдөр миний сургалтанд сууж байгаа хүмүүс ажилдаа явахаас өмнө өглөө сонсоод хичээлээ хийгээд явж байгаа хэрэг. Өнөөдөр бүгд талархлын чулуу, бүх талархлын дасгалуудаа, амьдралд нь гайхалтай зүйл болснуудаа нэг жил хөөцөлтөд бүтээгүй ажлынхаа гард нь гарцсан байна. Суглаа хойдсон байна. Гэвчлэн талархаад авсан амьдралд нь талархан маш олон зүйлүүд орж ирсэн. Тэг гайхаад бүр холбоо бариагүй хүмүүс хүртэл надтай холбоо яриад шүү дээ. Ямар сони юм багшаа. Надад ингээд ичид өөрчлөлтүүдээ хэлэхэд би гайхдаг. Чи чинь 70 хумсартай ажилласан чи тархиныхаа бүхэл бүтэн 95% ажиллаж энэ юм 2% оюун ухаан гэдэг зүйлийг бодоод байгаа юм шүү дээ гэсэн чинь тийм юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр би ямар ч юм гайхамшигтай зүйл бол нэг гайхах зүйл байхгүй. Угаасаа бид нар өөрийнхөө энэ өөрийгөө олно, өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг чинь та удам судраас хаанаас нь юу авснаагаа мэдээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Одоо жишээ нь би удмынхаа хүрээнд аав ээжийнхээ талаас юу авсныг мэддэггүй л байсан байхгүй. Би өөрөө мундагтай юм болсон гэж боддог гэсэн. Баярлалаа. Харин би энэ хурдан ярих дээр анхаарж байгаа баярлалаа. Жохоо удаан ярь сурах гад ингээ темпэнд орохгүй ингээл акценттэй. Тэгэхээр нөгөө энэ дээр би судалгаа харж ирсэн. Хурдан сэтгэдэг хүмүүс ам нь хурдан яриад идэм юм. Тэгэхээр эн чинь миний бас нэг дутагдал би энтэйг ажиллаж байгаа. Яг хурдан ярихаар яадаг. Хурдан ярьдаг темпний хүмүүс сонсоход аягүй амар байдаг хгүй яг адилхан. Харин нөгөө удаан жоох ярихтаа удаан хүмүүс идэв шүү дээ. Угаас цаанаасаа удаан, сэтгэхтэй жоох удаан ч юм уу тийм хүмүүс 50 чанарын хүмүүс маань хүний 50 яриаг хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр энэний дунд нь ярих юм дасгалыг би хийгээл байгаа. Ингээд ярих тусмаа сураал яваад байна. Заримдаа ингээд яваад өгдөг байсан. Одоо арай дээр болол дээртэл би бас жоохон мяа шүү. Тэгээд жоохон юм сул тал надад зөндөө байгаа. Тийм би дээрэс нь юу шүү дээ. Түрүү хэлсэнтэй надад зөндөө сул тал байдаг алдаатай юм яа. Гэтэ би хичээгээл явж байгаа л нэг хүн болохоос ш тийм мундаг оргилд нь хүрсэн хүн биш ээ. Тэгээд энэ сарын төлөвлөгөөнд хүрэх гээд зориод явж байгаа л нэг хүн байхгүй. Энэ сарын төлөвлөгөө гэдэг нь би өөрийгөө дахиад нэг төвшөнд өөрийн төвшөнд хүргэсэн байх хэвээр. Би юу хийх юм аа? Чи ном бичнэ гэсэн тэгвэл номоо бичсэн. Одоо номын зурагчин гарлаа гэхэд чиний M+ чиний номчоо орохоор болчлоо.
Эн чинь болж байна. За чи хэдэн хүний амьдралыг өөрчилсөн байхад төлөвлөгөө гаргаж шин. Би энэ сард хэдэн хүний амьдралыг өөрчилсөн байх хэвээр. Тэгээ энэгээр юу сануулах гэдэг юм гэхээр бид нар зорилго төлөвлөгөө гаргасан билүү дээ 22 оны хэлчлээ. Энэ оныхоо төлөвлөгөөг гаргаснаа манайхаа. За энэ оны чинь төлөвлөгөөнд оюун ухааны хөгжлийг, хувь хүнийхээ хөгжлийг, энэ сэтгэлгээ, энэ сэтгэл зүйтэй ажиллана гэдэг зүйл байсан уу? Энэ оюун ухаантайгаа ажиллаж бид нар цаашаа явна гэдэг тэр зүйлийг олж авч чадсан өнгөрсөн оноос. Магадгүй гайхалтай өөрчлөлтийг өгсөн хүмүүс байгаа штэ оюун ухаантайгаа ажиллаад дээрэс нь ингээд өмнөх онд ийм амжилттай байлаа гэдэг зүйлийг ярилцаж болно шүү дээ. Миний хувьд өнгөрсөн яг нэг жил бол хамгийн ариун ургац хураасан жил байлаа. Тэ. Хамгийн ариун ургац хураасан. Тэг хүмүүс чи яаж юм богино хугацаанд яаж юм хурдан амжилттай явчваа? Яаж ингэж их хүч мяахгүй яваад байна гэж асуудаг байхгүй. Тэгэхээр эн чинь зүгээр л би яг хийн гэсэн зүйлийн хөдлөөр босч явал яг зүрх сэтгэлийнхаа дуудлагаар яваад идэм юм аа. Нэг төлөвлөгөө гаргачаад би яг юу хийх ёстой гэдгийг өөрөөсөө асууад явдаг. Өөртөө ярилцдаг гэсэн. Тэгэхээр бид нар хамгийн их алдаа гаргадаг зүйл нь бид нар бусдыг тоодог. Дандаа бусдыг тоодог шүү зэ. Тэрч магш, тэрч ментор, тэрч гэл. Тэрч хөөрхөн охин, тэрч од, тэр ингээл таахан хүмүүсийг тоож явжснаа хамгийн сүүлд нөөргөө тоохгүй орчих юм. Контент хэлбэрээр хадгалагдаад явах юм шүү. Тэгэхээр ороод ирээрээ. Энэ хичээл маань видео хичээл учраас би хадгалагдаад явна. Цаашдаа сар болгон зарлагдаад явах төлөвлөгөөтэй байна. Яг юм 10 хөнгөн дасгалууд гэхдээ хөнгөн мөртлөө гүнзгий ордог дасгалууд байна. Тэгээ нэг сэтгэл засалтай. Тэр сэтгэл засал надад үнэхээр гайхалтай санагдсан. Би маш олон эмэгтэйдэр ингээд дотоод дүрийг гаргаж ирж хахад нэг ч эмэгтэй давцаж байгаагүй. Хоорондоо шал өөр. Нэг модель нь адилхан ингээд нэг юм ийм эмэгтэй зурцсан байлаа гэж бодоход тэр хоёрын зурсан плаж нь тэгээд дотоод стил өөрийн мөн чанар өгөгдөл гэдэг зүйл нь шал өөр байгаа. Тэгэд ингээд хамгийн амжилттай болсон нэг хамгийн мундаг шав маань бүтээл сэтгэлгээ, дүрслэл сэтгэлгээ хоёр нь бүр тултлаа өгцсөн байсан байглаасаа өгдөл нь маш өндөртэй. Тэгээд тэрэндээ өөрөө итгэдэг. Хамгийн гайхалтай нь бид нар юу гэж боддог хэрэг энэ логик гэдэг зүйлээр өөрийгөө ухааныг хязгаарлаад идэг. Логик одоо 10 жилдээ би математиктэй сайн байгаагүй юм чи амьдралдаа мяа гэтгцэн байдаг. Гүү штий. Бидэрт цаана дүрслэл сэтгэлгээ, бүтээл сэтгэлгээ, биеийн ухаан гэдэг гайхалтай зүйлүүд байна. Тэднэрээр энэ олимпийн авраг болцсон эсвэл ингээд зөндөө амжилтыг бүтээсэн хүмүүс байгаахгүй. Тэгсэн чинь бид нар өөрсдөө хайрцагласан байдаг. Нөгөө хэлдэг штэ тий. Нэг загас хийсэн чинь модроо хайр гэж хэлсэн. Загас яаж модроо хайрх үү? Тэгэхээр та 10 жилдээ хичээлдээ хэд ч авдаг гэсэн байж хамаагүй. Ер нь ингээд ямар ч юм муу байдаг гэсэн байж хамаагүй. Танд заавал гоцны зүйл байдаг. Тэрийг хүлэмжшүүлж олоорой. Тэгж олсон цагтаа бид нэрээ амархан амьдардаг. Энэ дээр би өөрөө тест өгсөн чинь үгэн сэтгэлгээнд дээр нэлээд нээлттэй өндөр оноо авсан. Дээр нь бүтээл сэтгэлгээнд дээр би 15 оноо авсан. 15-аас 15 оноо. Нөгөө Харвардын тест бүгснийг би яриад байгаа шүү дээ. Ховард Гарнерын тест. За тэгээд дээр нь үгэн сэтгэлгээ, дүрслэл сэтгэлгээ, гурван сэтгэлгээнд дээр нэлээд өндөр гарсан. За би энэ дээр ажиллаад байгаа мэн гэдэг дээр харсан байна. Ажиллаад үр дүнгууд нь дээшлээд байгаа. Бүтээл сэтгэлгээг ажилуулахын тулд би хамгийн орлогоо нэмэгдүүлэх 100 арга бичиж ирсэн. Одоо сансарт мессеж хамаагүй орлогоо нэмэгдүүлэх. Зүгээр фантазаар хамаагүй ингээд бичижсэн дандаа ингээл болох нь хамаагүй. Тэгэхээр нэг шөнийн 3 цагт хүртэл бүтээл сэтгэлгээ ажиллаад босч ирээд юм бичижсэн. Нэр ингэж болох юм шин санаануудаа ингээд буулгаад бичээд идэг. Тэгвэл бид нар мартчихдаг байхгүй юу? Энэ мэдлэгийн өснөгч чинь зүүдэнд нь орж ирсэн гэдээ ярьдаг штэ тий. Тэр ингээд яг саруулхаантай ингээд юу байх та ирүүл байх та гинэ. Сэрүүн байх та. Сэрүүн багтаа ерөөс юу ч орж ирдэггүй байж байгаа. Далд хүмүүсраас нь бүтээл сэтгэлгээ ажиллахдаа унтчихт нь зүүдэр нь орж ирсэн хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр та тийм зүйлээ мэдгүй яваад байгаа юм шиг үстэй. Тэгээ өөрөөсөө ингээд асуугаад үзээрэй. Би яг юундаа сайн юм болоо? Хаашид чиглээд байгаа юм болоо? Би юу өөртөө хөрөнгө оруулж гин үү? Сүүлийн үед юундаа илүү хөрөнгө оруулаад байна? Эмэгтэйчүүдийг хин нөгөө бид нар чинь жоохон материаллык шунал ихтэй хүмүүс шүү дээ. Энэ нэг тос ах чинь орой мэн заяа. Одоо төгсөлтийн баярлалаа шүү дээ. За тийм нэг тос ах чинь заавал 2 тос аавна гэд нэг бэлэг ах чинь заавал 3 бэлэгтэй гэж санаа намардаг. Тэгэхээр сүүлийн үед хөрөнгө оруулалт дээр асуумаар байна. Сүүлийн үед таны мөнгө хаашаа ороод байгааг анзаарч нь орлого зарлагаа хөтэлдэг үү? Одоо санхүүгийн хичээлээ зөндөө байдаг болсон шүү дээ. Таны мөнгө хаашаа ороод байна? Одоо би хүүхдүүдтэй гинэ шавнартаа ингэ хэлдэг. Чиний олж байгаа мөнгө хаашаа орох хэвээр ийшэл орох хэвээр шүү. Өөр гадна талын зүйл болоогүй шүү гэж хэлдэг. Мяга өлөөншөр чи
Би үнэхээр өөрөө тархиараач гэнэ үү, энэ оюуныхоо потенциалаар ч гэнэ үү те. Эрүүл мэнд бол чухал шүү сараа те. Энэ олж байгаа мөнгө хаашаа зарцуулж байгаа анхаараач. Тэгхгүйгээр юусэн анхаарахгүй урсгаж яснаа хилээ гаргаал тэгэл өнгөрчдөг ш. Тэгэл дараа нь өөрөөсөө айгаад. Тэгээ тэр мөнгө хаашаа явсан гэхээр мэдхгүй нэг амттай болоод дууссан. Эсвэл нэг юм гайгүй нүүрний тос авцсан ч юм уу гэдэг. Тэгэхээр яг ингээ бодоод үзэхээр та амьдралын чанарыг ингээ бодоод үзэхээр хүн болгон мөнгө олдог шүү. Хүн болгон мөнгө олдог. Өнөөдөр зарим хүмүүс 100 самранд яваад мөнгө олж ийн, зарим нь ингээд янз бүрийн ажил хийгээд мөнгө олдог. Одоо ингээд нэг жоохон манай доор идэг нэг хүүхд 20,000 төгрөг бариад гүйж байгаа байхгүй юу? Маш олон хүүхдтэй айлг гэд ээж аав нэг ажилтай биш хэрнээ. Тэг эндээс үг ярих гээд байгаа юм хүн болгон мөнгө олдог. Одоо төрөөс хүртэл мөнгө өгч л байгаа гэдэг нэг 300,000 100,000 хүүхдийн мөнгө гэл өгч л байгаа шүү дээ. Цалин дэж тавьчих юм уу тий. За ингээд өгж явахад зарцуулж байгаараа ялгаатай байгаа. Зарцуулаад та тэр мөнгөө юунд дааж байгаараа л ялгаатай. Тэрнээс ш нэх ялгаатай зүйл нь ядуу сэтгэлгээ баян сэтгэлгээ хоёртой байгаа хгүй. Олсон мөнгөө нэг нь ингээд үржүүлэх ухаан суралцаад байна. Өөрийнхөө сул талыг хүлэмжшэр мяа гэж суугаад байна. Нөгөөт нь болохоор ухаантай гэж царил суугаад байгаа хүмүүс байна. Би ухаантай хангалттай надад сурах юм байхгүй. Би одоо өгснээ сурах үедээ одоо хөгшөрсөн гэдэг боддог хүмүүс байна. Түл 60 гарцсан манай баясгалын гиш маань хүртэл би өөрчлөгдөж чинь, би сурч чинь, би амьдралдаа өөрчлөлт өгч чадчих. Одоо хоёр дахь сургалтанд чи хамрагдъя багшаа гэдэг ийм цоглог байж чадаад байх чинь хажууд нь ингээд 20 морьтой хүмүүс ингээд өөрийгөө сурах яах гэж ингээд бид тэрийг ойлгодгүй. Хүний яг сэтгэлгээ эзэж хөгшөрдгөө мэн гэдгийг анзаарсан байхгүй тэндээс. Яг хоо энэ бид нар махан биеийн гадаад байдлаар яг хоо ялгаатай л да. Яг их хүч мүч гэж нэг зүйл байна. Гэхдээ хүн өөрөө маш хүчтэй үсэх юм бол юу ч бүтээж чаддаг. Яг шийдвэрийг гаргаж чадах юм бол. Би энэ сар яг шийдвэр гаргасан байхгүй. Би яг туслахтаа болох хэрэгтэй юм байна. Миний нэг бие бол хүрлцэхгүй юм байна. Тэгэхээр би хоёр хүн цалинжуулах хэмжээ сэтгэх хэрэгтэй юм. Өөрийгөө цалинжуулаад өөрийгөө дахиад хөрөнгө оруулалт хийгээд дараагийн хэмжээнд дээрэс нь би туслах охиноо цалинжуулах хэрэгтэй юм. Тэгж итгэсэн цагаас эхлээд мөнгө олоход илүү сэтгэж эхэлж байгаа болохоос биш. Би ингээд хизээ нэгэн цагт мөнгөтэй болохороо туслахтаа болоод хизээ нэгэн цагт би амжилттай болноо гэж суух юм бол магадгүй алтан загсны им гişиг ч юм болж магадгүй шүү тий. Хизээш нөгөө нэг хоол амраа ороосаа гэж бод үлбэрж өгдөг хүн шиг л юм болно шүү нэр. Зарим хүмүүс үйлдэл хийхгүй баахан сурч ирсэн хамгийн сүлт нь худлаа юм лээ гэдэг. Үйлдэл хийгүй юм чи аргагүй шүү. Би нөгөө ганцаарчлсан цаг өгдөг. Тэгээ ганцаарчлсан цаг өгөөд нэгэд надтай нэг их уулзаар нэгэд битээр ярилцаж байгаа. Тэгээ тэр их үнээр мундаг. Дэлхийгээр тойрцсон. Дэлхийгээр тойроо зөндөө Америк зөндөө жил амьдраад маш олон зүйлийг бүтээсэн юм хтэй. Миний хажууд мундаг юм хтэй байгаа байхгүй. Тэгээ дээр нэгэд хил ус сайтай. Дээрэс нь дэлхийн зөндөө сургалтуудад хамрагдсан. Тэр их чинь толгойд лавл 50-60 сая төгрөгийн мэдлэг орцсон. За тэгээ та амьдралдаа хэрэгжүүлсэн гэнэ. Гэхдээ та тийм их мөнгө яах гэж энэ тентгийн сургалт дэлхийн сайн сургалт гэж явуулсан. Харин ингээд үйлдэл хийх тэр их чинь байдаггүй маа. Зүгээр сураал яваад идэв. Өөр дөр л үйлдэл хийдэггүй. Тэгээ би тэр их чид ганц л зөвлөгөө өгсөн. Тэгээд ингээд 3 зөндөө зөвлөгөө өгснөөс хамгийн чухал нь байсан гэдэг бас та нартай хэлье гэж бодоод байгаа юм. Та дэлхийг тойрож олно. Өөрөөсөө зугтаа дэлхийг тойроод ямар ч мэдлэгтэй ямар ч зүйлүүдээр явж олно. Гэхдээ та өөрийнхөө дотор тойроогүй бол та ямар ч мэдлэг толгоороо хийгээд энэ сэтгэл зүйн шархаас ангижраагүй байгаад энэ байх юм бол худлаа шүү. Гадна аялал явах болдгийн гадуур ингээд юм барьжгүйгээ зардаг ч юм уу эсвэл ингээд энэ тэнд очиж сурдаг ч юм уу нэг юм диплом авдаг ч юм уу тийм ажил хийдэг хүмүүс их хөвчлээ. Тэгэхээр ингээд дотоод аялал ерөөс хийгээгүй. Өөрийнхөө ямар мэдрэмжтэй би гунигтай байна уу, яагаад байна уу мэдрэмжээ таньж мэддэггүй. Тэгээ бусдад үгүй гэж хэлж чадахгүй. Үгүй би энийг хүсэхгүй байна гэж хэлж чаддаггүй. Зүгээр дандаа сайн хүний дүр тоглоод тэгээ өөртөө тухгүй амьдардаг, аз жаргалгүй амьдардаг, ууртай амьдардаг. Энийг дахиад хэлье. Та минь ухаантай ээж болноо, ухаантай ээж болно бол мундаг ээж болно ингээд дэлхийг бүр тойроод хэдэн орноор аялсан ч ээж болно. Хичнээн сургалт авсан ч ээж болно. Та хичнээн мөнгө төгрөгтэй ч ээж болно. Гэтэ та өөрийнхөө дотор аялал хийгээгүй юм бол та хинч биш. Яг нөгөө бусдыг дагаж ингэж ингээд яг сарамгчин шиг гэсэн. Яг бусдыг дагаал. Тэр нэг шийдвэр гал энэ нэг юм. Яг л ухамсар нь сэрээгүй хүмүүс гэсэн. Ухамсар нь сэрээгүй гэдэг чинь бид нар за зүгээр л төвлөрөх байхгүй. За төвлөрч чадахгүй байна гэсэн. Та нар хэр төвлөрөл сайтай байна. Зүгээр би яг ингэнэ тайлбарлая тий. Хамгийн төвлөрөл сайтай хүн л ямыг сурч чадна гэхээс ш. Одоо нэг сайхан хичээл хийнэ гэж суужснаа өөр бодоо явчихаар сарнаад халуурчдаг. Тэнд хүүхэд нэг аяг унгаах сарнаад энд ингээд зинг сарнаад. Тэгсээр хагаад яагаад сургалт үр дүнгүй олчвоо гэхээр багш нь муу юм билгүй. Тэгэхээр бусдыг буруутгах жаа хизээш амьдралдаа хождгоо. Энэ саяны сэтгэлгээний нууцсан дээр дахиад гарч ирсэн тэр номон дээр
Та хооллогоо бусдыг буруутгах үедээ ингээ хооллогоо хэрчиж заазуур хэрчиж байгаа юмсан мэдрэмжийг өөртөө. Та бусдыг буруутгах үедээ амьдралаа баян болох, аз жаргалтай болох, эрүүл энх болох бүх замыг өөр доош нунгаж идэг. Тийм учраас та хэнийг ч битгий буруутгаарай гэдэг дээр нэг бодоод үзээрэй. За тэгэхээр та хин нэг шалтгааны ард нуугдаад зөндөө шалтгаан хэлдэг зарим. Тэгээ манай шавнар надад шалтгаан хэлэхээс айдаг. Багшаа би шалтгаан хэлж байгаа юм шиг тэгтээ чадсангүй гэх. Тэгэхээр чиний шалтгаан чи яг хин хэрэгтэй юм гэхээр за тэгээ зарим нь бүр шалтгаан доочгоо байгаад яг 3 секундын дотор юм хийдэг болсон. Шууд орж ирэнгүүт шууд юм хийдэг. Орж ирлээ, хийлээ. Яг ингээд дотроос нэг юм хиймээр санагдлаа хийлээ. Тэгэхгүй яа орж ирэнгүүт нь хийхгүй байж байгаа хийндэ гэж боцоор хагаад насаараа хийгээгүй юм бидэг. Өө миний бодол дотор яваад идэг юм аа. Тэгтээ би хийгээгүй шүү дээ. Тэгээ юм гацсан мэдрэмжтэй. Амьдралд нэг ололт мололт шин танилын хүрээ мөрөө шин мэдрэмж үүж байхгүй. Зориг мөрөөдөл нас хайцсан нэг юм зураг наацсан. Тэгээ одоо яг яах вэ гэхээр мэдгүй. Юундаа сайн мэдгүй. Тэгээ чиний оюухан чи хэр сэтгэж чинь асуудлын шийдлэг болж чадж байгаа мэдгүй. Тэгээд ухаантай хүмүүсээс л асууж штеп. Тэгээд ухаантай хүн тантай цуг байн амьдарч чадахгүй штеп тий. Тэгээд энэ дээр нэг бодоод үзээрэй. Тэгээд тархины блок гарах хичээл минь ороод ирээрэй. Amazing Mind гайхалтай оюухан. Оюухан гэдэг зүйл бол миний хамгийн дурлалцсан зүйл баг. Оюухан чинь энэ сэтгэл зүрх гэдэг зүйл чинь бүр дотоод гоо сайхан гэдэг зүйл чинь хүнийг ямар их татдаг юм бэ? Яг нар шиг байд юм байна. Хүн биш тэг яг худлаа гадна талаасаа байна уу, дотор талаасаа байна уу гэдэг зүйл нь зүгээр ингээ уншигддсан биш тэг хүн гэдгийг болж харж байгаа байхгүй. Тэгээ маш олон хүн ингээ ажиглаа л явдаг. Би бас ингээ суралцаа л явдаг. Тэгэхээр та оюун ухааны дасгалуудыг хийе. Хэдүүлээ барьсан тавьснаа мэдгүй байхаар маш их цаг хугацааг алдаад байна. Дээрэс нь хин нэгний нэрийг цээжилж чадахгүй хольд солиод ахаар тэр хүнд царилцаанд айгүй эвгүй байдлыг үсгээд байна. Нөгөө нэг хүндэтгээгүй мэдрэмжийг төрүүлээд байна. Харилцаанд амар сул талтайгаар оролцоод байна. За тэгвэл дугаарыг зээжлэхгүй байхаар бас л цаг алддаг үстэй тий. Хин нэгний дугаарыг зээжлж чадахгүй. Тэгвэл бас энэ илтгэх гадаад хэл сурах энэ бүгдэд яад юм бэ? Ямар техникээр энэ тархинд ажиллах зүгээр гэдэг юм бэ гэдгийг сурах юм. Дээрэс нь үгэн сэтгэлгээний нэг хичээл орсон байгаа. Үгэн сэтгэлгээг яаж хөгжүүлэх юм? Энэ блок нь яаж гаргах юм? Та үнэхээр хурдан амжилттай аз жаргалтай хүн болмоор бүр хацтай хүн болмоор байгаа бол үг бичгийн хэл хоёроо сайжруулахаас өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр Монголд байгаа мундгууд нь ч тийм дэлхийд байгаа мундгууд нь ч тийм бичгийн хэл гэдэг юм а сайжруулад өгөөч гэдэг шүү дээ тий. Энд дээр би бас хичээж л яваа нэг хүрэхгүй. Тэг ярих дээр бас бид нэр анхаарахаас өөр аргагүй шүү дээ. Та 1000 профессор ухаантай ухаантай хүн байлаа гэд та өөрийнхөө талаар ярьж чадахгүй бол та өөрийгөө борлуулж чадахгүй ш нийгэмдээ. За болио нэг гой залуу нэг эмэгтэйг найрлаа гэхэд ярьж чадахгүй бол найрч чаддгүй л үсттэй тий. За энэ талаар бас бодоод үзээрэй. Тэгэхээр үгэн блок би үг гэдгийг маш их хүчтэйгээр сонгосон. Тэгээд дээр нь үгэн дээрээ би энэ яг үгэн сэтгэлгээтэй оршуулаад сонсох тасгал. Бид нар сонсож чаддаггүй шүү дээ. Хүүхдээс сонсдоггүй, нөхрөөс сонсдоггүй, ээж аваагаас сонсдоггүй, найз нөхдөөч сонсдоггүй. Яг харилцаан дээр ярихаар өөрийнхөө тухай ярьж ийдсэн гараа авчдаг. Нөгөө нэг сонсож чадав. Тэгээд харилцаа ямар ч амжилтгүй. Зүгээр нэг хүн өөрийгөө ярьсараа гараа авчдаг. Тэгээ анзаарчсан хүмүүс ингэж ярихдаа дандаа өөрийнхөө тухай л яриад идэв. Бусад хүний тухай нэг сонирмш. Яг ингэж өөрөө ертөнцийн төв юм шиг үзэлтэй хүмүүс идэв. Нөгөө хүнийхээ зовлон жаргалыг сонсохоос илүү би тэгээд тэгсэн чинь тэгээд чи намайг нэг жоох ойлгоод тахтай. No надад тийм мэдрэмж төрөө. No ингэж идэв. Тэг би гэдэг маш үзэлтэй. Би яг тиймсэн. Би гэдэг яриадсан. Тэгсэн чинь ерөөсө бусдыг сонсч чаддгүй гарсан. Бусдын ярианаас ойлгож чаддгүй гарсан. Ерөөсө хүн яг ингээд ийм санаар хэлж яана гэж бат яриаг нь мушгаад эсвэл ингээд нэг юм хүн дээр өөртөө хүн дээр хүлээгээд авчдаг яриаг. Тэгэхэд гомдож үйл гоншгондог. Тэгэхэд ингээд сэтгэл санаар унцдаг гэсэн. Тэгэхэд энэний хариулт нь юу юм гэхээр чи хүний яриаг сонсч чаддгүй юм биш тэг хэлсэн. Нэр тийм юм байна. Би 100% ярианы 20% сонсоод ойлгож авч чадахгүй байсан байгаа байхгүй юу? Яг тэгвэл өөр ингээд тарих бодол маань ингээд урдаас нь яриад идэг гэсэн. Зогсохгүй. Тэгээ аз олж одоо ингээд сургалт ингээд хүмүүс заагаад өөр сураад тахаар хүмүүсийг сонсож сурж байгаа байхгүй. Сонсч иш бид тэр хүний сэтгэл зүйн асуудлыг, сэтгэл зүйн гэмтлийг барьж авч ингэж хариулж чадж байгаа байхгүй. Хүмүүс ингэ хөөрүүлж яриад. Тэгэхээр энэ чадрыг суралцъя. Сонсох чадвар бол бүр ярих чадвараасаа чухал зүйл байхгүй юу? Та өнөхөр өөрийгөө хөгжүүлэе гэвэл хин нэгнийг ойлгоё гэвэл гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаа, юу н хин нэг таалагдахыг хүсэх юм бол сонсдог л байх хэрэгтэй байхгүй. Сонсдог хүн тухайн хүндээ гаргалгаа шийдлийн туслалцаж хэлж өгнө үстэй. Тэгвэл өөр сонсгон байж яг өөрийнхөө шийдлийг өөрийнхөө үзэл бодлыг тулгаад идэг хүмүүс идэг. Гүй ээ, наач яг тийм байхгүй зөв дурам.
Ийм хайр цэглэгдсэн сэтгэлгээдэг. Тэгээ ингээ өөрөөрөө дайраад идэг. Миний л зөв. Одоо бүр эхнэрүүдийн зөв гэдэг дуу гаргацсан шүү дээ тий. Яг үндэ эхнэрүүдийн зөв бай гэд яваад хахаар эхнэр хүн сэтгэл хөдлөл удирдах чадахгүй нөхөртөө удирдуулах учраас тийм дуу гаргацсан байхгүй юу? Та ууралж байгаа үедээ сэтгэл хөдлөлтөө үедээ нөгөө ууралж байгаа хүндээ захирагдсан байдаг. Одоо ингэ сэтгэл хөдлөлтөд автсан бид нар нэг мэдээ 50 хүнд захирагдсан байдаг. Бидний сул тал шүү дээ энэ чинь тий. Тэгэхээр та өөрийнхөө босс байх юм уу? Бусдад ингэж удирдуулдаг хүн байх юм уу? Эсвэл бусдыг манлайлдаг хүн байх юм уу? Эсвэл та зүгээр л дагагч ингэ байж ах юм уу? Таны сонголт байхгүй юу? За энийг хэлмээр байна. Тэгээд маргааш болох гайхалтай оюухан хичээл минь ороод ирээрээ. Тэгээд хичээлүүд маань видео хэлбэрээр хадгалагдаад явах учраас хизээж үзэж болно. Тэгээд 10 хоногийн турш явагдана. Дээрэс нь 10 хоногийн турш гайхалтай дасгалуудаас гадна нэг удаагийн бонус сэтгэл засал. Гэхдээ тэр хичээл минь хамгийн гоё хичээл, миний хамгийн хайртай хичээл. Тэрний үгээр эмэгтэй хүн болгон дотоод эмэгтэйгээ олоод авчихсан гэж үздэг байхгүй. Дотоод эмэгтэйгээ ээж аавын сайн охин, сайн эхнэр мэхнэр гэдэг дүрээ байж даа гэж агаад би нэг ямар хүн юм бэ? Цэвлмагчээ. Тэнийг суугаад хаж. Тэгээ тэр хичээл дээр нэг өөрийгөө нэг ойлгоод хаж. Тэгээ зарим нь ингээд яг сэтгэл заслахаар уйлдаг, зарим нь ингээд ад жаргалтаагаар баярлдаг, зарим нь ингээд өнгөрсөн дурсамж руугаа очдог зөндөө зүйл болдог шүү за. Тэгэхээр ороод ирээ. За тэгээд төлбөрийн хувьд 50,000 төгрөгөөр би зарлаж байгаа. Миний зүгээр нэг удаагийн 2 цагийн сургалт 50,000 байдаг. Гэхдээ би энэ удаа боломж олгоод 10 хоногийн турш би орё. Тасгалын заагаад өгё. Дээр нь би нэг удаагийн хамгийн чанартай гоё хичээл өгё. Чанартай гэдэг нь яг дотгошоо бүр гүнзгий орж чаддаг хичээл. Надад хамгийн таалагддагаас гадна хүмүүст илүү таалагддаг байхгүй. Хүмүүст ингээд үр дүн өндөр гарсан юмасыг санал болгож байгаа. Тэгээд би хамгийн анхны сургалтын төлбөрөөр сонгуульд хүүхдээ авч явж байгаад олж исэн шүү. Тэгэхээр мөнгө олох төр хүмүүс их шалтгаалдаг юм. Тэгээд цэвлмэг суугаарай. Юу аашаа. Видео хэлбэр тавигдчих учраас та завтаа үедээ зүгээр 0 орж явах тач тий буудан дээр хөвтөж явах тач тий үзэж болно. Энэ дандаа контент маягаар. Тэгээ би энэ удаа сургалтын арга барилаа өөр болгосон комеди гэдэг нэг юм сэтгэл хөдлөл үүсгэх ингээд жоок маягаар амар ингээд инээд хүргэн заримдаа ингээд уур хүргэн ингээд сэтгэлээ чи хөдөлгөөд юм. Тэгэхээр таны тархинд шууд үлдчихдэг. Одоо манай шавнар надад дандаа хэлдэг. Багшаа ингээд бид нар таны хичээл ерөөсөө мартахгүй юм. Одоо та бидний амьдралд миний амьдрал байхгүй ч гэсэн би ирээдүйн бүх амьдралынхаа ухааныг олоод авчлаа штеп багшаа ямар агуу юм бэ. Баярлаа гэж байгаа. Энд чинь сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг тарих гэдэг зүйлийг судлахаар сэтгэл хөдлөл үүссэн зүйлийг бид нар мартдаггүй байхгүй да. Тийм учраас яг энэ дээр нь би өөрийнхөө давуу тал одоо сул тал гэдэг байсан юм да. Нэг далжгаар зам. Нэг хүнийг ингээ явуулаад идэг. Нэг өгөөдлөөр явуулж жагаад яг голын асуудал руу нь оруулцдаг унгаад. Тэгээ яг ингээ дагдчихж байгаа юм шиг болдог байхгүй. За тэгээ ийм арга техникээр явах гээд байгаа маа. Тэгээ дээрэс нь би комеди хүмүүсийн бас зөвлөгөөг авна. Яаж хүнд ингээ акценттай сэтгэл хөдлөлөөр хөргөж өгөх вэ. Тэгэхээр ингээ дандаа нэг хөвшмөс сэтгэлгээр байха болио тий хичээлэхээр нэг өөдрөтэй PowerPoint би нэг бас шил зүүж суучаад эсвэл ингээ нэг юм шүү гэж яриха болио. Гоё юм хөвгөлтөөгөр ирч хүчтэйгээр авъя. Тэртээ тэргүй амьдрал өөдгөртэй байна. Тэртээ тэргүй асуудалтай байна. Тэртээ тэргүй сөрөг дээр байхад чи яагаад нэг гээлэг эерэг гэж болдгоо тий. Тэгжиж бид нэр дархлаагаа дэмжиж ирүүлээ юм өстэй. Айсан хүмүүс ингээд би нүвдөд байгааг анзаарч байгаа өстэй. Түл ингээд цаанаасаа нэг баяр баясгалтай хүмүүс амьдрал нь шал өөр байгааг хараад байгаа өстэй. Эн чинь бүгд дааврын системтэй холбоотой шүү дээ. Та баяр жаргалтай хахтай серотонин чи ялгарл happy ингээд тэгэхээр миний даавар чи маш их ялгарх нь шүү дээ тий. Магадгүй окситоцин ч ялгаж магадгүй харин даавар. Тэгвэл эсрэгээр та ингээд стресстэй л хам бол таны биед кортизол даавар чи маш их өндөрсөөд дархлаач унаад улам ёроол руу унаад идэг. Миний хамгийн хэлэх дуртай юу гэж унаад байвал ёроол байхгүй шүү. Би тэр ёроол руу унаад үдцээ. Хүсэх юм биш ерөөсөө тэр. Тийм учраас би хинч тийм өвдөлттэй аваасаа гэж боддог. Эртхэн мосоод ирэх чий гэдэг. Дээшээ өксөөд байвал орой байхгүй. Яагаад гэж би амжилттай оргил төрсөн хүмүүстэй цуг сурлан суужсэн. Дэлхийн хэдэн удаагийн гүйлтийн авраг дээрс нь дэлхийд нэлээд алдартай хүмүүстэй сууж исэн. Монгол хүмүүстэй. Тэгэхэд тэр хүмүүс амжилтандаа хандсан байсан байхгүй. Амжилтандаа ханчаараа амьдрал утга учиргүй болчихдог. Бүх юм байгаа юм чи. Бүх цом шагналт бүх юм амжилт. Тэгсэн мэтлээ нөгөө сэтгэлийн дуудлага гэдэг хөглөгдөх юм байхгүй болчихсон. Тэгэхээр ингээ хүн хоёр тийш явж болдог юм шүү. Нэг унчхаараа амьдрал утга учиргүй болчихдог. Нэг орой дээр нь очичхоор утга учиргүй болчихдог. Нэрэл ингээд одоо ч амиа хорлж морлоод байдаг үстэй.
Үнээр алтан дээр суучаад амиа орлоод идэв үстэй. Маргааш эхэлнэ. Маргааш 15-нд маргааш тий 15-нд хичээл маань эхэлж байгаа. Эхний хичээл маань үнгүү тавигдсан байгаа. Өндөр ороод үзээрэй. Тэгээ бас миний 50 жавл гэх групп байгаа. Би 50 жавл гэх групп нээсэн. Тэндээ үнгүү хичээлүүд оруулж ахаар болсон. Үнгүү сэтгэл засал сард нэг удаа орж ийн. Дээрээс нь ингээд гэр бүлийн харилцаа, бүр нууц харилцааны хүртэл талаар ингэж хичээлүүд орно. Дээр нь сэтгэлгээний хичээлүүдээс бас орно. Тийм нөгөө сайн сайхны нийгмийн сайн сайхны хийж байгаа зүйл маань тэр аахгүй. За тэгээд тэр 50 жавл группт маань ороод ирээрээ. Би яа 50 жавл гэдэг нэр өгсөн гэхээр бид нар сэтгэл зүйн асуудлаа шийдэхгүй бол амжилт, мөнгө, бизнес гой гой юм мөрөөдөж хэрэггүй гэдэг би дахин хэлээ. Та сэтгэл зүйн гэмтлээ засаагүй цагта бизнес эхлээд хэрэггүй, гэр бүлийн хостой олооч бараг хэрэггүй. Бүх юм дээр хэцүү байхгүй юу? Хостой байсан сэтгэл зүйн асуудалтай хүмүүс яадаг өөр хоёр сэтгэлзийн шахтан хоёлоо ингэ суучаараа хоёр өвдөлтөө ингээ нэг хавраад өвдгөөд идэг яг үнэндээ. За тэгэхээр та сэтгэлийн шарахын гэмтлээ тавьж яваасныхаа дараагаар та хөнгөн болно. Хөнгөн хүн чинь дээш хөөрч чаддаг үстэй тий. Хөөрөөд ингээ шаар хөөрдөг үстэй. Тэрэн шиг мөрөөдөлж ойлгох хараас явдаг байхгүй тий. Тэгэхээр сэтгэл ихэнх хүмүүсээ гаргадаг алдаа миний бас гаргаж ирсэн алдаа юу гэхээр би сэтгэлийн шарахаа зүгээр зүхтцсан байсан байхгүй тэрүүдээ зүхтаад би айж ин зүхтцсан би амар тусна шиг орхон байхгүй гэж зүхтангутлаа. Наан зөндөө коуч ментор зөндөө сургалт аваад зөндөө ухаантай болоод байгаа мөртлөө босхгүйсэн байхгүй. Шалтгаан нь юу гэж сэтгэл дотроо шуурхтай байгаа үед гадаа шуурх хизээж зогсдоггүй. Гадаа шуурх гэдэг нь амьдралын хүнд асуудлуудад бид нар нураал унна шүү дээ. Нэг навсгуулаад унна шүү дээ. Тэгэхээр ингэж сэтгэл дотроо хүчтэй болцсон сэтгэлийн гэмтлүүдэд арилгацсан хүмүүс. Сэтгэл зүйн гэмтлүүдэд арилгацсан хүмүүс маш хөнгөн амьдардаг болчдөг. Хүнд эмэгтэй хөнгөө аваа гарчдаг. Өөр дөр ойлгоод гараа авчдаг. Тэгээ би өчтөр нэг ихчтэй ингээд би тэр ингээд ажил яриа суужсэн чинь хандаа чиний нэг давуу талч байна. Юу юм гэсэн чинь ямар ч хүнд асуудлыг чиний амьдралд бүр хамгийн том бэрхшээлүүд тулгарч байгаа чи зэрэг өөр дөр ойлгоод явуулсан. Тэгээ бүсрээл босоод ирдэг. Юу ч тохиолдсон би чаднаа л гэж босч ирээд байдаг. Энэ юм байна. Тэгэхээр бидний асуудал амьдралд асуудал тулгарахгүй төгс төгөлдрийн тийм хүлээсээс гараарэ. Амьдралд бэрхшээл тулгархад би босоод ирдэ ш би өөрөө өстэй босгоод ирнэ гэдэг хүн цааш явах юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээ урд нь би болохоор амар зовдон цаагаар бэрхшээл цаагаар түү мааны өдөө юм л гэдэг байраа баг. Одоо би бэрхшээл тулгархад энийг яаж шийдэх вэ? Одоо энэ ад яаж гарах вэ гэдэг өнцгийн шийдлийг хардаг болсон байхгүй. Урд нь болохоор би асуудлаас айгаад идэгсэн. Гэр бүлийнх ч байна уу, нийгмийнх ч байна уу, бизнесийн ч байна уу. Бүх асуудлаас айгаал зүхтаал идэг. Тэгээ хамгийн том асуудал сэтгэл дотор байдаг. Сэтгэлийн гэмтэл дотор байдаг. Тэгэхээр бид нар 70 дахь хумсартай тэр өөрийнхөө нууц файл дотор нууцсан байдаг. Сургалт онлайнаар явагдана. Онлайнаар ингээ видео хэлбэрээр хадгалагтаад явна. Маргааш эхэлнэ. Эхний хичээл нь орсон байгаа. Эхний хичээлээ би өнгөө тавьсан байгаа. Тэндээс үзэж болно. Тэгээд өдөр болгон хичээл ороод 10 хоногийн хугацаанд тэнд сургалт явагдана. Нэг нь зүүмээр уулзаад сэтгэл заслал нь дотоод цор ганц эмгтээлэг дүрээ босгож ирэх. Тэр эмгтээтэйгээ уулзах хичээл орно. Магадгүй та тэрийг мартсан байгаа л да. Тэр хичээл мөнхөр гайхалтай үр дүнгууд өгөөд ингээд хүн болгоны дотор ямар нандин зүйлүүд байд юм бэ? Яг авдар дотроо төгччээд хин нэгнээс нууцсан байдаг тий. Тэр зүйлүүдийг гаргаж ирдэг. Маа даги суужсэн тий. Тэгэхээр тэр зүйлээ гаргаж ирэх хүн яаж өөртөө ихтэй асдсан юм бэ? Хариултыг надаас биш өөрөөсөө олоод авсан болохоор ямар өөртөө ихтэй болж байна вэ? Нүдний гал нас чинь сэтгэл нь ингээд ихтэй болж байна. Би одоо яг мөрөөдөл рүү ингээ явна гэж ярьж чадчихж байгаа. За ийм зүйлийг өгөх гээд байгаамаа. Тэгэхээр 10 хоногийн турш надтай хамт байгаад өөрийнхөө төлөө 10 хоног зориулж чачээ 30 минутыг. За тэгээд энэ хөл аяа ингээ өндөрлөө. Одоо манай апдейт майнд хөтөлбөрийн хаалтын хичээл орох гэж хаалт төгсөлтийн баяр. Тэгэхээр тэр хичээл рүү орлоо. Даги ороод ирээрэй заяа. За баяртай.